Өнөөдөр би таксин суусан бохгүй UB cab дуудаад тэгсэн чинь зэрэг UB cab яхад би хэлсэн 116 орё гээд тэгсэн чинь төгөөг нь үгээд тэгэхээр тийм гэсэн. Тэгсэн чинь зэрэг төгөөчтэй гэд тэгсэн бохгүй. Тэгэхээр би яар муухаараад. Тэг ингээд тэгсэн чинь ингээд төгөөг нь бүжгэлдэг бахтаа гайгуусаа одоо ингээд айгу сонсон нэмэрээ тэгээд намайг ингээд хүмүүс ингээд чат мутаар айгу мунцдаг гэж шүү дээ. Тэгэхээр зэрэг ингээд би ингээд өөрөөр тийж боддог байхгүй юу? Би ч одоо ингээд дөнгөж 17 те би чинь бүр нэг хувь дээр нь очиаг байгаа заяа. Тэгэхээр ингээд миний одоо бодож байгаа юм нь би өөр ирээдүйд ингээд илүү их мөнгө олох биш. Би өөрөө хандлага илүү гоё болгомоор байна. Би илүү тусч болмоор байна. Эрүүл амьдралын маркет болмоор байна. Олон хүнд ингээд гоё зөвөр нөлөөлдөг болмоор байна. Бас ингээд тийм гоё яна болмоор гэх юм уу. Би одоо чинь урал байгчиг хараад гоё их чиг харж байгаа шүү дээ. Айгу мундаг ээж гээд яг тэрэн шиг эмгтээлэг айгу зөв нөлөөлөлтэй. Тийм хүн болохоор л ингээд тэр төвлөд зорж байгаа. Одоо бид нар ингээд ийм гоё залуучууд цугласан юм community байгаад байдаг. Гэтэ ингээд бидний гаднаас тийм ойлгодог хүмүүс үүдэн шүү дээ. Ингээд сургалт баяжих сургалт гэдэг гээл нэг тэгж ярьдаг ч юм уу. Эсвэл хаяаны ганц хоёр төгөг ирэлийг харсан. Гэтэ нэг ч юм тогтож үзээгүй 1%-ийн талаар бараг сонсоочгүй шахуу. Тэгээ тиймэрхүү хүмүүс орж ирээд чамаас ер нь одоо зөвлөгөө авъя. Асууя гэвэл чи юу гэж хэлэх вэ? Ер нь тийм хүмүүс орж ирдэг үү? Тийм нэлээ орж ирдэг. Яг нэг хувь нь л орж ирнэ. Хэрвээ яг одоо энэ одоо ингээд скул руу ороод ирээд үзэж байгаа энэ хүн байгаа шүү дээ. Орж ирсэн бол тэр нэг хувь нь мөн л гэсэн үг. Яг одоо ингээд яг сонголт хийх чагаал гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг ганцхан юм чинь мөнгө болдог сургалт биш. Ганцхан зүйлийг дагадаг сургалт биш байхгүй юу? Маш гоё хүрээллийг бий болгох нь өөрийнхөө амьдралын нэг хэсгийг ингээд олоод авсан юм шиг нэг тийм сургалт. Тийм болохоор зэрэг бити эргэл зээрэл гэж хэлнэ.